Сайн байцгаана уу? Дүүрэ ТV тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгээ би яг юу ярих гэж байна вэ гэхлээр яг өөрийнхөө туршлагаас тийм ээ галбиртай зөв хооллолтоор хэрхэн дэглэм барьж сарын хугацаанд 5 кг хассан бэ гэдгийг та хэдэд зөвлөх болно. Эхний удаа болохоор би ингэж бодсон байхгүй юу? За яаж зөв тийм ээ зөв хооллолтой, зөв дэглэмтэй турах вэ гэж амар их бодсон. Тэгээд би ингээд эхлээд өөрөө ямар ч тийм одоо зөвлөгөө, хоолны тийм зөвлөгөө байхгүй зүгээр шууд л хоолоо хасчихсан заяа. Хоолоо хасаад нэлээд утсан юм аа. Бараг 15 хоногийн болов. 15 хоногийн дотор би хоолоо хассан чинь би 2 хил турсан заяа. 2 хил. Тэгээд 2 хил ингэж хичээж яхад яагаад 2 хил хасч байгаа юм бэ гэд өөртөө ингээ амар урам хугараад тэрний дараагаар би ерөөсөө явдггүй, ерөөсөө төлөвлөөгүй зүйлдээ явж гисэн. Тэр нь юу гэхээр фитнес, би пиццэд явж байгаа. За пиццэд явахын хамгийн үр дүнтэй зүйл нь юу вэ гэвэл штэ. Нэгдүгээр галбир амин гоё болдог. Хоёрдугаар тоол зэгцэрдэг. Одоо уураг, нүүр сусаа яг хэрхэн зөв те авах вэ гэдэг талаараа сайн мэдлэгтэй болдог гэсэн. Тэгээд ер нь бол хамгийн гол зүйл нь ерөөсөө л галбир. Яг жим бууралт бол биш. Галбир гэдгийг би бол 100% мэдсэ. Юунаас нь эхэлж ярих вэ гэхлээр би зүгээр өөрийнхөө туршлагаас ирж байгаа шүү заяа. Тэнгүү бол би яг бизнесийн багш бол биш. Би зүгээр яг өөрийнхөө яг 1 сарын дотор 5 ил хайсан дэглэмнийхаа туршлагаас хуваалцъя. Гэтэ би тэн дээрээ ерөөсөө нэгдүгээр тийж өөрийгөө те зовоож дэглэм бариагүй зүгээр л өдөрт идэх хоолоо идээд явсан, өглөөний цайгаа уугаа явсан. Тэгээд барьсан байгаа. За тэгэхээр та бүхэнд хамгийн ихний зөвлөгөө юу вэ гэхлээр зүгээр л пиццтэй. Зүгээр ямар ч одоо те залхуу хөрлөө, инглээ, тэглээ гэхгүйгээр зүгээр очиж бүртгүүл заяа. Би бас тэгж амар ингээд тэгээ за нэг завтаада зарим хүмүүс тэгж бодсон шүү. Пиццэд явах зав байхгүй штэ гэж бодохгүй. Энд чинь завтаа зүйл биш. Би бол өглөөгөөс орой 6 хүртэл мэдээж офс ажилдаг. Тийм учраас би орой 6 гэж ажиллаад хараад пицц руугаа ороод пиццээ хийдгээ. Тэгэхэд энэ дээр бол заавал тэ завтаа биш. Дандаа ингээд ажилдаа тэ ажил гэр гэж явдаг хүмүүст бол эн чинь болвол нэг тийм асуудал биш байхгүй юу? Чи өөрийгөө хайрламар байвал тэ чи өөрөө гоё харагдмаар байвал гэтээ гол нь чиний гоё харагдах чи хүмүүст биш. Чи өөрөө өөртөө гоё харагдах нь хамгийн чухал байхгүй юу? Тийм учраас ямар таасан миний хамгийн ихний зөвлөгөө бол фитнес дио. Ерөөсөө л энэ. За дараачих нь юу вэ гэхээр галбиртай турах гэдэг нь яг энэ ахгүй юу? Одоо пиццтэй их юм бол чи өдөр болгон дасгал хийн тийм ээ. Нэгдүгээр чи зам дээрээ ахлах нь бас тэ нөгөө дасгалууд эдэн штэ нуруу, мөр, хөл эднийг ингээд хийгээд аяандаа ингээд хийгээд хар хүн зүгээр галбирчдаг байхгүй юу? Айгүй хөөрхөн галбирч чинь гэсэн үг. Би болохоор миний яг туршлагаас гэх юм бол биш тэ. Би анх 11 сар тийм биш 10 сарын ихээр явж исэн. 9 сарын сүүлээр юм болов. Яг 7 хоног өөрөө гэртээ өөрөө ингээд зоож байгаа штэ. За өнөөдөр ерөөсөө тэ оройны хоол идэхгүй өдөр гэхэд 2 өндөг идэж мэдээл тэ. Өглөөдөө нэг хальт нэг одоо нэг махта хуурга өглөөний хоолыг өөртөө идэж штэ. Яг тэн дээрээ дөрүүлээд би өөртөө болохоор өглөөдөө болохоор тийм хоол иж иддэг байсан. Гоё өдөр нь болохоор би 2 өндөг иддэг байсан. Орой нь болохоор мэдэхгүй. Тэ хажуугаар нь усаа сайв. Ингээ баг өөрийгөө зовоод баг тамлаад байгаа юм шиг тэ. Тийм байж болохгүй юм байлээ. Тэгээ хүн гол нь ингэдэм байлээ. Одоо нэг хоол багтахаар жим буурдаг юм байлээ. Хоол баг болцсон болохоор би ингээ баг хоол идэхээр жим буурахгүй. Энд чинь нэг дутагдалд орж ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас ерөөсөө яг тэгж амар өөрийгөө зовоохгүйгээр зүгээр л пиццтэй яв, дасглаа хий. Гэтэ яг оройн хөнгөн 100 идээд өдөр нь болохоро хүссэн хоолоо идэх. Гэтэ хүссэн хоолоо гэдэг нь дотроо ерөөс нэг юу байхгүй. Гуйрал байхгүй, зөвхөн
мах будаа хэрэгэлдэг байсан. За тэнгүүд л одоо хамгийн яг чухал зүйл нь юу вэ гэхлээр шүү дээ, өөх шатгалт чинь эхний ээлжинд амар хурдан бодог заяа. Би бараг 7 илүү 14 хоног явж эхлээл минийхэн амар хурдан буцсан. Би чинь өөрөө 66 байсан заяа. Би 166 байж гад амар хурдан буцаахгүй миний чинь. Тэгээд амар баярлаад байсан чинь яг үндсэн жин хасалтандаа одоо өөх хасалтандаа ороогүй. Минийхээс одоо нэг хаван хөөж те хаван маань буусан. Тэгэхэд миний хил биш те 3 хил би хайсан заяа. 3 хил. Тэнгүүдлээ яг үндсэн өөх хасалт нь 2 хил хайсан. Гэ нийтдээ 5 хил болж байгаа юм. Ингэж хассан байгаа байхгүй юу. Тэгээд гол нь биш те би яг тэр сарын хугацаанд бараг л нэг амар дэглэн бол бариагүй. Би 7 хоногт ганц л удаа гурилан юм иддэг гэсэн заяа. Яг 7 хоногт нэг л удаа. Яг 7 хоногийн одоо хагас бүтэн сайн юм хагас сайн гурил иддэг. Тэгээд яг тэр гурил идсэн үедээ би хүл хийдэг байсан. Яагаад гэвэл хүл чи амар нүүрс ус зарцуулсан дасгал баггүй юу. Тийм учраас яг одоо тийм хүл мөл хийхдээ хүнд дасгал хийхдээ бүргэр ч юм уу те эсвэл зүгээр кек. Гэтэ кек яг нэг зүсэн кек шүү заяа. Тэгээд эсвэл одоо тийм жүүрврийн талах малах гэх тиймэрхүү мэдэж болдог байсан байхгүй юу. Би болохоор яг өөрөө тэгж дэглэн бол барьсан. Тэгээд за ер нь бол өөрөө гэдэг ойлгочих шүү. За би угаасаа хагас бүтэн сайн юм эсвэл ямар ч 7 хоногийнхоо нэг өдрөө гурилаа идэ явчих. Гэтэ яг нэг будаа бол нэг хасаагүй. Төмөс хоёрыг. Гэтэ будаа төмөс хоёрыг зэрэг аваагүй. Тус нь авсаа. Одоо өнөөдөр би будаатай хуурга идэхдээ төмөс ихгүй. Тэгээд дээрээс нь жоохныг иддэг гэсэн. Тийм ч амар жоохон биш юм болов. Тийм баха. Тавгаар нэг иймэрхүү тавгаар иддэм болов. Ямар тас ингэ иддэг байсан. Тэгээ оройн болохоор би юусоо хөнгөн мэддэг байсан л та. Гэтэ яг хаяа нөгөө зарим мармаг иддэг байсан. Тийм байна. Ер нь бол нэг тиймэрхүү хил байдлаар бодож ингэ хассан. Тэгээ гол нь та нарт ер нь зөвдөх зүйл маань бол хамгийн ихэнд пиццад бүртгүүл дараа нь хоолоо зохицуулаад идээд сурчих гэх юм бол болно. 7 хоногт нэг удаа гурилан бүтээгдэхүүн идэх гэдэг чинь байнга идэхгүйгээс шал ондоо зүйл ахгүй юу. 7 хоногт нэг удаа идэж болно. Тэгэх юм бол яг буцаж таргалах нь удаан гэх юм уу. Тийм байна. Ер нь би тэгэж юм барьсан. Тэгээд пиц дээр юу идэг вэ гэхээр би 40 минут алхдаг байсан. Яг нэгдэх 3 дахь 5 дахьад дасгалуудаа хийчдэг байсан аахгүй юу. Одоо нэгтгэд мөрөөлөхэд 3 дахьад нуруугаа хийгээд 5 дахьад болохоор хүл хийдэг. Эсвэл бол хевлээ, эсвэл өгцөг ч юм уу те. Ингэж сөөлжилж хийдэг байсан. Тэнгүүдлээ 2 дахь 4 дахьт нь болохоор зүгээр л алхацдаг байсан. Дандаа зүгээр очивол 40 минут. Яг хурдан гэх юм бол нэг 6 дээр тэгээд өндөр бэд штэ. Тэн нь болохоор эхлээ би тэр өндөр дээр ерөөсө алхдаггүй байсан юм аа. Амар хэцүү байгаад идвэсэн юм. Тэгээд тэгсэн чинь сүүлдээ яг өгцөг гой руу айгуу сайн урдаг гэхээр нь би тэр хурдны замынхаа өндрийг нэг 3 юм уу 6 дээр нь тавьж алхдаг болсон. Өөр ч миний яриаггүй марч байгаа зүйл юу вэ? Тэгээд би ер нь бол 5 ил хайсан. 5 ил тийм ээ 5 ил хайсан. Тэгээд мэдээж өөрийгөө нөгөө пиццахаас өмнө мэдээж хэмжилт хийлгсэн. Хэмжилт хийн. Хэмжилт хийхдээ ер нь бол бас хүрхэн хассан байсан. Хэвлээ мэлий бол угаасаа мэдэгдэн сар яваад яг ингээд жин хасаад 5 ил хасаад ирэхээр амар өөрчлөлт ордог. За хэвлээ нэрийсаад те миний одоо энэ хацар мацар мөр зүр нь иймэрхүү болсон. Иймээс ийм болсон заяа. Би энэ зургийг харуулчих. Ийм болсон. Тэгээд одоо ч гэсэн би пиццтай одоо байнга явдаг, үргэлжлүүлээд тийм байна. Тэгээ яг нөгөө нэг
тураадаг бүтээгдэхүүнүүд хэрэглээд турсан хүмүүсийг би сайн мэдэхгүй байна л да. Яг турсан үедээ таарж байгаагүй болохоор заяа. Сайн тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд би өөр болохоор тийм нэг хэрэглэе гэж боддгоо яагаад гэвэл надад худлаа юм шиг санагдаад байт. Тэгээд би нөгөө юу яасан штэ. Нэг удаа би нөгөө нэг хөвлийн тийм аппарат гэдэг штэ өөх хайлуулдаг гэд одоо тийм нэг газрууд нөгөө сурталчлаад идэв штэ. Өөхийг хөлдөөж агаад хайлуулна. Тэгвэл одоо ингээд 7 хоногийн турштай кофе уухгүй, чихэрлэг зүйл идэхгүй. Тэгэх юм бол шууд ингээд алдагдаад илүү их таргалдаг гэх тийм. Би тиймд орж үзсэн нэрээ. Орж үзсэн шүү. Бас би нөгөө амар таргалсан байсан болохоор үнэхээр л дээ. За окей энд нь ороо гэсэн ингээд турчид байгаа гэж бодсон чинь тийм юусэн байгаагүй. Тэрхтэн нэг оролт нь хэд гэж илаа 100 мянга билүү. Тиймээсэн тэгээ би орчихсон юм. Ороод үтсэн. Тэгсэн чи ерөөсөө хайлаагүй. Бас 7 минут дотор пиав хэрэглэж болохгүй. Пиавны хэрэглээ ярих уу? Муухай хэлчихлээ. Сотруулах хундаа хэрэглээ ярьцгаая бүгдээрээ заяа. Жим барьж байгаа сотруулах хундаа яагаад хэрэглэдэггүй гэхлээр нөгөө угаасаа ойлгомжтой шүү дээ. 10 будаатаа те нийлэн үүрс ус явж байгаа гэ хэрэглэдэггүй байсан. Гэтэ би яг тэр сар бол арай сар биш юм уу? 21 хоногийн дотор юм болов уу? Би ардаас яг тэр жин 5 ил хаягтаа бол би ерөөсөө алкогол бараг хэрэглэв. Би ингээд найзтай уулзсан ч гэсэн хүмүүстэй уулзсан би ингээд татгалцсан заяа. Шок өөрөөсөө oh my god гэгэрж байгаа юм бах та гэж бодсон. Тэгээ угаасаа яаж эмэгтэй хүн нөгөө нэг таргалаад ирэхээрээ өөртөө нөгөө жоохон итгэлгүй болж эхэлдэг. Тэгээ одоо миний ингээл хацраам ингээл амар бандгаар мөр зөрчиг ингээл амар зузаан тэгэл ямарч бариу хувц өмсгөр ингээл энэ тэндээ помбоогоол харин махцах энэ төр ингээл амар эс бохгүй юу. Тэгээд ирэхээр хүн жоохон би бол сэтгэлээр унаад заяа. Тэгээд нэг хэсэг баг нүрээ будахгүй, гой хувцлахгүй явж исэн. Нэт тааш. Тэгэж би нэг явж исэн. Үнэхээр хэцүү юм байлээ. Эмэгтэй хүн яг таргалаад ирэхээрээ тэгээ гоёараа ч гэсэн таргалаад миний одоо тэр өмнө өмсдөгсэн сахиу бүмөг ерөөс орхоо болоод. Тэгээ үндэ би бол 53 байсан. Байгаагүй биш байсан. Тэгээд 53-аас хойш таргалж эхэлсэн. Гэтэ би хизээж юм 65 хүртлээ 66 боллоо таргалж байгаагүй. Ер нь бол ингээд тэнцвэрээ арай барай өвчтөг байсан байхгүй юу? Тэгж яагаад ягаад ч юм би таргалчихсан байсан. Амар хурдан таргалсан. Амар хурдан жашин би. 5-6 сарын дотор юм болов. Тэгж нэмсэн. Эдэлтэй амар их болоод ерөөсөө ингээд би ч өөр нэг бүргэр чикен эднэр айгуу дуртай болохоор ингээд дандаа идчихдэг байхгүй юу? Оройгоор ч хамаагүй ингээд идчихдэг. Тэгээ дээрэс нь залуу халуун насандаа ууж явахгүй гэд явах бай дээ. Тэгэл дэлб болсон доо. Тэгээ тэрнээс хойш яг пиццд явж эхэлснээсээ хойш би одоо бол нэг турыг гэж бодохгүй байгаа. Зүгээр л пиццтэй өргөжлүүлээ яв. Зүгээр хөвшилт болго гэх юм уу? Амьдралынхаа нэг хөвшилт болго фитнесийг дасгал хөдөлгөөнийг те хөдөлгөөн хийхгүйгээр гэртээ ингээл те одоо би өглөө 9-оос орой 6 хүртэл ажилтаа мэдээж 6 хүртэл ажиллаад ядарч байгаа штэ. Тэгсээд шууд би бол надаа ингээд анх пиццд явж эхлэх үед бол 6 гэд би шууд гэртээ хармаар санагддаг байсан байхгүй юу? Гэртээ хармаар санагддаг гэсэн. Үнэхээр тэгж яагаад баагаар үгүй болохгүй би чинь те одоо ийм амар таргалчаад те тэгээд тэнд бас цаг хугацаа мөнгө зарцуулж байгаа зүйл штэ. Тийм учраас аль болох өөрийгөө жоохон юм хичээ өөрийгөө хичээ. За явартаас нь болохгүй гэдэг залхуурч болохгүй гэдэг зүйлийг маш сайн ойлгосон байхгүй. Тэгээ одоо ч гэсэн би пиццтэй явж байгаа. Тэгээ дээрэс нь орой болгоно надад те ажиллаад хараад би бол өглөө явмаар байдаг байхгүй. Өглөө эрт босоод даанч чадахгүй байна л да. Жохон хэцүү.
миний нойр бол амар. Би бол нойр нь тэгэхээр харав. Тийм учраас би өглөө босоод пиццтэй явж чадахгүй. Уусаж чадахгүй. Тэгээ яг хоо чаддаг хүмүүс үнэхээр өөрийгөө ингэ дайшлаа тэгээ өглөө очоод үлэн дээрээ тэгээ өглөөдөө нэг шар тос амандаа одоо хальт нэг юу мэж шар тос хальт хилэндээ хүргээд тэгээд өглөө эрт нөө пицц дээр очоод дор хаяж нэг 5 км юм уу 6 км алхахад айгүй хурдан мурдаг. Энийг болохоор фитнес ихсэнраас би сонссон. Ингэж тэгж буурд юм бэлээ. Тэгээ би ерөөсөө хийж үдчихэж байгаагүй. Яагаад гэвэл би өглөө босдгоо. Тэгээ ийм л байна. Тэгээд ер нь бол зөвлөгөө маань ийм л байна да. Гол нь тууштай байх л чухал. Гэтэ би ерөөс тууштай байгаагүй л би болохоор ингэж байгаа. Нэг сар явчаал хэсэг байж байгаа л жоохон амарч агаад яваал яваад байгаа байхгүй юу. Тэнгүү бол яг тууштай ингээд сар болгон те яг тууштай болио гэд нэг сарын 7 хоногийнхаа 4 өдөр нь тууштай очиход бол ингээд ер нь шал ондоо болдсон байлээ. Одоо манай тэр бизнес дээр нэг ах байгаа заяа. Амар турсан тэр ах бүр би заяа би амархаараа идчихэд байхгүй юу. Пиццтэй явахгүй өнчхөөрөө ч юм үндсэн саруудтай хоногудтай идчихэд идэв. Тэгээ жоохон буцаа нэмээдэг буцаа пиццтэй буцаа тураад идэх байхгүй юу. Тийм жоохон хэлбэлзэлтэй байгаад идэх юм уу би. Тэр ах болохоор яг намайг анх бүртгүүлж яхад орж исэн. Одоо бүр амар болсон. Хүн ингэж тууж болдгийм байна гэдгийг би харсан. Тэгээд би 5 хил хасаад тэрэн дээрээ жоохон дураал, жоохон нэмэл, жоохон дураал ингээ хэлбэлзээд байгаа. Тэгээ энэ бүгдээрээ та нарт хэрэг болох байх гэдэг үднээс би бичлэг болоод оруулж байгаа шүү. За тийм байна. Тэгэхээр бүгдээрээ одоо хичээцгээ залхуурахгүй гэртээ ажиллаад харж ирээд те юу их юм бэ мэдээж уцаа авахал орон дээр амраал хөвтөн штэ. Тэр хугацаагаа болоод ятхнаа нэг цаг алхачих. Тэгэл болоо. Эсвэл бол нэг 30 минут алхаад үлдсэн 30-та мөр нуруугаа идэх юм уу те. Тэгээд хийгээрээ. Тэгэх юм бол ямар ч хүнд үр дүн бол үзүүлнэ шүү. Би бол өөр анх мэдтгүй байж чадаа одоо мэдсэн болохоор ер нь л энийгээ зуршилт болгочвол амьдрал хэрэгтэй юм байна да. Хэдий тэ нас нэмээ явсан ч гэсэн би тасал хөдөлгөөн хийж ивэл хин хэрэгтэй вэ? Биднэрт хэрэгтэй. Залуу үеийнхаа. Тийм учраас өөртөө итгэлтэй байхын тулд өөрийгөө хайрл. Өөрийгөө халамжил. Дуртай хувцас өмс гэж зөвлөмөр байна. За энэ хүртэл ингээд яриагаа дуусгая дөө. Одоо өөрч ярих юм үлдсэнгөө бүх туршлагаасаа ямартаасаа хуваалцлаа. Хэдий баг хил 5 кг өдөрч одоо тэр өндөр дүнтэй хүмүүсийг одоо сард нэг 8 10 хасч байгаа хүмүүс байгаа штэ. Тэдрийг бодвол тавхын хэлж ихсэн маш их би энэ 5 хилийг хасахтаа маш их туршлага хөрвүүлсэн. Дээрэс нь залхуурхаа болсон. Би бизнес руугаа явахдаа одоо залхуурахгүй. Үгүйс цаашдаач залхуурахгүй байхыг хичээнэ. Би энийг бол амьдралын ингээд өөрийнхөө яг нэг хэсэг болгоно. Тэгээ яг ийм хүмүүсэд юм билээ бас дасгал хийхгүй биш үү? Одоо пиццтэй явахгүй дасгал хийхгүй байхаараа стресстэй хүмүүс гэж байд юм билээ шүү. За өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая. Цаашдаа ч гэсэн би өөрийгөө өөрчлөн, та нар ч гэсэн өөрсдөө өөрчлөөрэй. Өөртөө хайртай байцгаая. Таалагдсан бол дардгаа дараад өгөөрэй. Баярлалаа.